Дэлхийн монголчуудын Англи радио 88-ны уралдаан дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 нүгүрийн даваагаас баасан гарагийн ягэн цаг мөчөд радион 3 дугаар студиэс ураллагыг мэдрээ гэх суурьтаагаар сонсдог урлаг нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урдаг. Яг одоо Улаанбаатар хотод 16 цаг 12 минут болсон. Өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 25-ны мегмар гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг. За дуу хөгжмийн ертөнцийн өрөө та бүхнийг аялуулахад бэлэн болсон байна. За студид хөтлөгч Анжгаа Гэрлээ, найруулагчаар Гамболдын Ангараг нар ажиллаж байна. За өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Your Home Your Zone гэсэн суурьтаагаар Best Boyden Best Buzzer 2025 Чансаа өндөр 64 бүхийн баазартаа барилдаанаараа за мөн 21 нэр төрлийн үр тариа, 8 төрлийн ногоо орсон эрүүл солонгосчиг нэмэг Green Beach Roll, Crispy Roll хамтран ажиллаж байгаа баярлалаа. За баярлалаа. За ингээд эхний ээлжинд бүгдээрээ чинь өнөөдөр дуугаа сонсдог байгаа шүү дээ, тийм ээ. За дуугаа улаав сонсоод тэгээд дараа нь дууныхаа үг түүхийг ярилццгаая бүгдээрээ. Говором чая дед пробуди, сердце как гаек, сердце как песня. Манайхаа эхнээсээ бичээл орж ирж байна. Вау, гоё дуучин, сайхан болоодоо, сайхан ч дуунуудтай гэд орж ирж байна. За тэлгүй яхаа. Тэгэхээр өнөөдөр зөвлөлт Оросын ардын жүжигчин, Орос Азербайжаны тайз дэлгэцийн од, дуурийн дуучин, поп дуучин, зөвлөлтийн Синатра гэгдсэн алдарт муслим Магомаевын дууг сонсож, хөхтөнгөсийн чанад гэх энэ аялгуулаг уйтай дууных нь утгыг ярьж, за цаашлаад зөвлөлтөд одоо Оросд домог мэт амьдарсан муслим Магомаевын амьдрал уран бүтээлийн талаар ярилцах нэ. Үнэхээр нэг юм ялж дийлж дуулдаг багийнууд байдаг шүү дээ. Яг тийм дуучдын нэг байхгүй ингээд. Тэгээ нэг юм тодортой дуулдаг тий. Юу гэдгийг зодод дуулдаг. Ааха. Сонсохгүй яах юм. Яг ингэж бүр ингэж чихрүү ингэж хийж дуулдаг ийм дуучдын нэг. Үнэхээр тийм хоолойны хүч чадал гэж хүнд байх хэрэгтэй бол энэ үндэл байх шиг байна. UBS дээр нэг дандаа орос кинонууд гардаг шүү дээ. Тэгээ би нэг халт сууг сольж явж байгаад яг нөгөө дуулж байгаа киноных нь дуулж байгаа хэсэгтээ таарчихгүй юу. Тэгээ харсан чинь пүү одоо ёо ингээд стадион дотор заяа. Ингээд битүү ингээд тэгээд яг голд нь ингээд тай зассан заяа. Лааж байгаа юм чи манай өстө нэрээ. Пүү тэнгүүд үнэхээр амар од. Эдгээр ч одоо ингээд тойр аялал хийгээд явна шүү дээ. Тэнгүүд ингээд бэлэн мөнгөөр нэг цалингийн үг юм байлээ. Тэгээд баг цүнх мөнгө өгöd амаа ааш. Чамданаар авдаг байсан гэсэн. Манай хөхөө гэдэг төглөөд гардаг. Чамданаар авдаг байсан. За Магомаев гэдэг энэ азер залуу зөвлөлт одоо Оросын үед маш их алдаршиж зөвлөлт задарсны дараах жилүүдэд ч гэсэн бүрэлдэхүүн орнуудад алдар нэгэн түгэн дэлгэрсэн дуучин байлаа. За тэгээд ямар сайндаа л одоо зөвлөлтийн Синатра гэж нэрлэх үү ер нь бол тийм ээ. За дуу хоолойны цараа чадвараас гадна үнэхээр царайлаг залуу байсан. За тэгээд одоо нэг тийм хүн татах чадвар гэж байдаг штэ тий. За ийм зүйлс бол муслим Магомаевтай дүүцэх, өрсөлдүүлэх хүн хор байсан гэдэгч Йосеф Кобзон муслим Магомаев хоёрыг яг л одоо манай нөгөө нэг Аруна Сара шиг яг Алла Пугачева, София Ротаро хоёр шиг л ингээд өрсөлдүүлдэг байсан. За муслим Азербайжанд бол маш алдартай хөгжмийн гэр бүлээс гаралтай. Гэхдээ эдний гэр бүлийн одоо хөгжмийг энгийн нэг гэр бүл биш харин хаант ус гэж хэлбэл илүү үнэн төгч юм шиг. Яг тэгэхээр муслимийн өвөө орчин цагийн Азербайжаны сонгодог хөгжмийг үндэслэгч байсан гэдэг юм байлээ. За харин муслимийн аав нь дэлхийн 2 дугаар дайнд нацист Герман
одоо яста ялагдал хүлээхээс ердөө 2 хоногийн өмнө улаан хармын зүтгэж аваад амнасаа алц амар харамсалтай байгаа. Яа нүг Берлинд очоод амиа алдсан юм биш. кино байдсан шүү дээ. Яг ингээл нөгөө нэг 5 сарын 9-нд ингээд нөгөө нэг Рихстагийн орой дээр тугаа мандуулаад тэгэл бөө юм болоод ингээд лежсэн чинь нэг баачка, нэг герман баачка нэг газараас нуугдчихад нэг хүнийг алчдаг шүү дээ киноны голоодрыг. Тэр одоо амар харамсалтай байхгүй тий. Яг ялалтын баяраар ингээд алуулчих байгаа. Яг тэрнтэй адилхан ерөөсөө ингээл дайн дуусахаас 2 хоногийн өмнө амнасаа алдсан. За тэгээ аав нь болохоор Азербайджанд бүр алдартай юм театрын тайзны зураач байсан юм байна. Оо за. За ээж нь бол жүжигчин бүсгүй байсан байлээ. За аав талаасаа бол нөхөр Чечен, Гүрж, Азер гаралтай. Харин ээж талаасаа Турк, Орос гаралтай байлаа. Гэхдээ өөрөөс нь яг ингээд үндэс ухсааныхын тухай асуухад би ямар ч эргэлзээгүй Азербайджан хүн гэж бүр хариулж ирсэн удаатай. За аав нь фронтод татагдаад нэг ой хүрээгүй байхад нь ээж нь орхиж явснаар муслимыг одоо эмээ өвөө өсгсөн. За хизээнээс хөгжмийн өндөр боловсролтой байсан гэр бүл муслим хүүхэд байхасаа төгөлдөр хуур тоглож 14 настайгаасаа бүр хоолойны хичээл авч өссөн. Өвөө нь бол одоо ч та Азербайджаны сонгодог хөгжмийн суурийг тавьсан өнгөлөр чинь мундаг байгаа сте тий. Орчин үеийн сонгодог хөгжмийн гэрн гамны өрөө байсан юм шүү. Яг үнэ. За өвөө нь бол хүүгээ сонгодог урлагаар л ингээл явуулчих санаа байгаад байдаг. Нөхөр болохоор зэрэг өөрөө Итали дуунууд, Америкийн юм жаз дуунууд гэсэн эстрад маягийн дуунд их татагддаг байсан юм байна л да. Гэхдээ л өвөө эмээгийнхаа заасан замаар яваад Бакугийн хөгжмийн сургуулийг төгөлдөр хуурч хөгжмийн зохиолч мэргэжлэр төгссөн байлээ. За тэгээд 19 настайгаасаа тайзан дээр гараад хаа байсан Хелинскид очиод заяа бүр. Одоо Хелинский гэдэг чинь нөгөө юу өстэй нөгөө нэг туйлын туяа муяа татдаг газар мөн өстэй. Одоо бидэхгүй. Ямар юм аа? Хелинский. Тийм л юм байлгүй дээ. Тэр хаашаа л байх хардсаар. Би бол тэгж л бодоод байна. Худлаа таал нэг мэдгүй гэж штэ. Заримдаа бас миний мэдрэлээр наадна. За тэгээ нөгөө нэг одоо юу яадаг штэ нөгөө нэг залуучуудын чуулга уулзалт гэж болдог штэ тий. За яг тийм залуусын наадамд дуулсан муслимыг тухайн үед харсан зөвлөлтийн боловсролын яамны сайд Екатерина Фурсева шууд Башой театрт гослол дуучнаар орох санал тавьсан. Шууд 19 настай. Ямар амар юм бэ? Башой театр гэдэг чи одоо ер нь хүн амьдралдаа нэг тайзан дээр нь гарчвал одоо хүсэл нь биелж идэх газар тийм штэ. Тэгсэн чинь нөхөр татгалцсан. За ингээ явсаран байгаад 1962 онд 20 настайдаа буюу 1 жилийн дараа Москватад болсон Азербайджаны өдрүүд арга хэмжээний үеэр Кремлийн ордны гала танхимд болсон тоглолтын дээр нөгөө нэг Оросууд бид дайн хүсдэг гэж үе. Бид нар нөгөө нэг хүүхэд байхдаа хүслээ гэж үү Оросууд дайны гэдэг дуу шүү дээ. За энэ дуунаас гадна Фаустын одоо Фауст дүрийн айрыг дуулаад за ингээд мандан мадрах замдаа орж ээжээ. За эндээсээ ингээд сонгодог урлагийн одоо олон бандсан Магаим Италийн алдарт Ла Скала театрт урилгаар очиод дуулаад ирэхэд нь дахиад л Башой театрын гослол дуулаж болох санал тавихад нь дахиад л татгалцсан. За нөхөр болохоор нөгөө эстрада сонгоод байна штэ. Ер нь бол тий. Ингээд дуурийг гарамгаа дуулдаг хэдий ч сонгодог урлагийн тайзан дээр од олон мөнхрөх боломж нь байсан хэдий ч муслим бол эстрад урлагийг сонгохоор шийдэж зөвлөлтөд хэдэн 10 одоо дамнан хайрлагдаж хүндлэгдсэн шүтэн нь болсон. За өнөөдөр бид бүхний дөнгөж сая хамтдаа сонссон Синя Вечност буюу Хөх тэнгисийн чанад гэдэг дуу 1969 онд бүтээгдсэн. За үгийг нь бол Геннадий Козловский бичээд муслим өөрөө аяыг нь бичсэн. За энэ дууг зөвлөлтөд муслимийн нэрийн дууч гэж бүр нэрлэдэг. Гарын үсгийн гэж. Яг үнэ. За Ас чандыг мөрөөдсөн уйтай энэ дууг дуучин маань өөрөө ч урлагийнхны хэлдгээр их дотортой дуулдаг учраас зөвлөлтөө энэ дуу их алдарсан гэж хэлсэн байлээ. Юу дав байхгүй штэ. Тийм л. Тийм шүү дээ. За энэ дууга бичсэн түүхийг ярьж өгье. За 1969 оны 100 урлагийн хүрээллийн ингээл найзууд нь ингээл нэг юм бужигнаал нэг найзындаа ингээл байж исэн юм байна. Энийндээ цуглараад тэгэл яг нөхөр ерөөсөө шууд ингээл нэг салиудаг орж аваад галс хитэн ноот сараачаал энэ ч одоо төгөлдөр уурж хөгжмийн зохиолчор хөгцсөн шүү. За тийм төгссөн шүү дээ. Тэгээ шууд тэнцээ тэр найзууд дунд нь тэр яруу найрагч Геннадий Козловский гэсэн чи өгшөө энд нэг хитэн мөр холбочих доо гэж шууд ноот өгсөн. Тэгэл Геннадий ноотыг хараад тэр доор нь хитэн мөр дорхно холбоол ингээл муслим шууд төгөлдөр ураа дараал өнөөдөр бид бүхний яг дөнгөж сая сонссон Хөх тэнгисийн чанад гэдэг дууга дуулаад гэрийн дуу хураагуур дээр анх битсэн байдаг. Гайхалтай. Гэхдээ яг ийм тохиолдлууд бас байдаг те яг ингээд ийм
дуу ерөөс ингээд 5 минутын дотор төрсэн тийм тохиолдлууд бас байх юм аа. Яг үнэ. Ингээд нэг дуучин нь, хөгжмийн зохиолч нь, яруу найрагч нь ингээд нэг цуг байж байгаа те. Ингүүтээ ингээд нэг баг ингээд хүн ингээд юу яагаад зүүгээр ингээд хуруугаа атгацсан чинь додоор хуруунда тэгээ зохиолсон гэсэн. Тэр шиг л юм бодох те. Йоо. За тэгээд Алс нутаг руу холын асуул руу хүргэж гэдэг нэг ийм мөр энэ дунд байд юм аа л да. Тэгээд энэ асуул гэдэг үг нь болохоор Оросын зохиолч Александр Гринний Час улаан дарвуулт хөлгүүд гэх ийм нэртэй зохиол дээр гардаг гол дүрийн бүсгүүн юм байна. Тэгээд Муслим Геннадий хоёр болохоор зөвлөлтийн үеийн уран бүтээлчид Александр Гринний энэ асуул гэх охинтой бүтээл нь болохоор хаа байсан 1922 онд бичигдсэн болохоор магадгүй нөгөө нэг суртал ухуулгын шалтгаанаар одоо соёлын оргоор ороод энэ үг зөвшөөрөгдөж гарч ирэхгүй нь бол лавтай. Тэгэхээр Геночка чи нэг өөр үг чинь байгаа гэснээр анхны хувилбар нь өөрчлөгдөж байжээ бас. За аялгау утга уянга нь ямар нэг холын юмыг хүсэх эсвэл нэг юм холдоод явсан хүнийг санагалзах. За эсвэл ингээд дотроо өөмрөх юм шиг юм гүн мэдрэмж төрүүлдэг энэ дууг хөгжим судлаачид уйта вальсийн аялгаутай гэж үздэг юм байлээ. За ингээд хамтран ажиллагчаа танилцуулсны дараа би үгийг уншиж өгье. За Улаанбаатар хотод 16 цаг 23 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар 21 нэр төрлийн үр тариа, 8 төрлийн ногоо орсон эрүүл солонгос жигнэмэг Green Beach Roll, Crispy Roll хамтран ажиллаж байна. За надад бол одоо жишээл Greenwich Roll гэдэг нь байна. Greenwich Roll нь байна. За надад болохоор зэрэг ийм хоёр төрлнаа. Энэ яган нь болохоор Greenwich Roll нь байна. За энэ нөгөө нэг Crispy Roll байгаа. За энэ юу шүү? Задлахад их амархан юм байна. За та задлаад идээд үзүүлж. Таад ингээд задлчдаг юм байна. За доос нь ийм ширхэг гарч ирж. За энэ 21 төрлийн үр тариа 8 ургамлыг энэ дотор агуулсан ингээд дээр нь бичээстэй байна шүү. За угаасаа хардаа ингээд энэ гадна талынх нь уудан дээр задлаад гаргаад ирэхээр нь ч тэр угаасаа энэ дээр нэг юм 29 гэсэн тоо байгаа. За энэ юуг илэрхийлээд байгаа юм бэ гэхээр энэ нь нөгөө нэг 21 нэр төрлийн үр тариа 8 төрлийн ногоо орсон юм эрүүл бүтээгдэхүүн гэсэн утгатай. За би энийг биштэй те юу яа. Одоо би ингээд фитнест яваад ирсэн эхэлсэн. Тэнгүүд фитнест яваад ирэхээр нөгөө бид нарт чинь гурил мурил янз бүрийн юмнууд хоригддаг штэ. Тэнгүүд нэг юм амттай мэдмээр санагддаг бас. За тэнгүүд энэ маань өөрөө яг ийм эрүүл бүтээгдэхүүн учраас би бол энийг идчихэж байгаа. Фитнесийн дараа амттай мэдмээр санагдангууд. За манайхан нэлээд дээр тараасан штэ. Би ч одоо идээгүү гэдэг хэрэгт орчод байгаа. Идлээ. Идсэн гэсэн. Ашиг дотор ингээд явж байгаад идсэн чи энэ амд заваарад ингээд нэг юм нутгарчдаг штэ. Амд ингээд тийм байхгүй юм байна. Амд дотроос яг гоё уусаад тэгээд цаашаа өстой житгэрлүүгээ танилт юм байлээ. Яа тэгвэл эн чинь гурилгүй. Тийм учраас санаа зовх юм байхгүй. За Солонгосын дээд зэргийн үр тариагаар хийсэн за тосонд шараагүй жигнэж болгосноор хүнд хоргүй. За үйлдвэрлэх явцад чийг байдгүй учраас бактери үрчээгүй. За нөөшлөгч бодисгүй, өөрөөр хэлэх юм бол хугацаа орцгогч бодис байхгүй. За хиймэл өнгө оруулагчгүй, гурилгүй, дөрөв миний хэлсэнчлэн. Өнгөч алга гэдэг. Яг үнэ. Бага насны хүүхдүүд идэхэд тохиромжтой, ийм гоё аман дуустдаг, хоолонд тэлж хахахгүй, хүүхд хагчдаг штэ тий. За ийм гоё давуу талуудтай. За тэгээд үлсэж байгаа үед идэхэд бол маш гоё үйл даадаг. За яг фитнесээс гараад ирэхэд угаасаа нэг юм идмээр санагдаад байд юм аа. Тэгэхээр энийг идчихэр нэг юм үеиг байдаг аахгүй. Тэнгүүтээ гурилгүй мөрлгүй болохоор сэтгэлч амар. За хүүхэд нэг ингээд сахартай юм идэх гээд байдаг штэ. Тийм үед энийг аваад гчүүд эн чинь хүүхдийг бол зүгээр гоё амттай гэж идчихнэ. Яг үнэ. Гэтэл гол нь бол ямарваа нэг нэг илүү хүүхдэд тийм тусгүй юм бол юу ч байхгүй. Хүүхд чи энийг идээд ивэл идүүлээд гэсэн ч болно. Яг үнэ. За тэгээд та хүүхд чи хичээлдээ явахад зарим өдөр бас нэг цүнхэнд нь ээж өгөөд явуулахад маш тохиромжтой. Тэгээд ялангуяа хоолны дэглэм барьж байгаа бол маш тохиромжтой. Тэгээд эрүүл мэндэд хайрладаг хүн бүхэн зориулсан амтлах бүрд гайхалтай амт 21 нэр төрлийн үр тариа 8 төрлийн ногоо орсон эрүүл солонгос жигнэмэг Green Beach Roll, Crispy Roll хамтран ажиллаж байна. Баярлалаа. За та бүхэн GS25 болон FS зэрэг сүлжээ дэлгүүрүүдээс судалтан авах болцоотой 8812 9970 8684 8655 гэсэн утсуудаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Магадгүй энэ утсуудаар холбогдоод нөгөө
худалдааны төлөөлөгч нь одоо зарж болох юм тийм ээ. Нөө, яг Манайд их хүрт алгаа. Манайд авчиж өгөөч гэд. Гэхдээ ер нь бол GS альч GS 25-д ороход байж лээ. Бага юу. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 21 нэр төрлийн өр тариа 8 төрлийн ногоо орсон эрүүл солонгос чиг нэмэг Green Veg Roll, Crispy Roll хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За сонсдог урлаг нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс урлагийг мэдрийг сүрэтээр өнөөдөр дуу хүчмийн ертөнцөөр хамтдаа аялж байна. Ингээд хамтдаа хүүхдингс юу лээ ямар чандад аялах нь үлээ. Хамтраалагчаас ороод ирсэж дууныхаа нэрийг мартцсан хүүхдингсийн чанад гэмээр дууны үгийг та нартай уншиж өгөө. За айгүй гоё үгтэй байлаа. Одоо манай найруулагч айгүй мэдрэмжтэй болохоор гоё эхо мехо өгнө. Юу л нүгцэн байгаа их гэж бодсон. Өө энд явж штэ энэ. Энэ одоо энэ шал өөр газар явж штэ. Оо. За тэр оронд нэг юм балгаадах юм. Ингэсэн байна. Магмаяа Монголын дуучин Төмрүү Баатрыг Сочигийн наадамд дуулахыг нь сонсоод аав хайдвд нь мундаг дуучин болох нэ гэж магтаж байсныг үргэлж ярих дуртай байсан. Хайдав өвөө тэр дуучинд их дуртай байсан байх гэж бодогдсон гэж. Оо за. За нэгдүгээр адгам цаглаа аниралсан тэнгис минь эргэн ирээ юу? Цолмон анивчих үрээр давлгаач нь сэрээгээ юу? Хагцсан анд шиг сэтгэл минь тэнгисээ хараад баярлан хийхтэг цээжийг яран аялгуут дуу шиг хөөрнө. Тэнгис минь хат чулуу хайргалуу хайр найргуу давлгаагаараа цохиоч. Тэнгис минь алдлах гарыг минь натгаад алсын алсад байх часулаан дарвуулт руу намайг аваачаач. Хөх тэнгисийн чанад дах хайраар дутсан уйтай одод хөхрөн гэрэлтэх их дэлхий рүү харваа юу? Хүүхдийн үлгэрт гардаг шиг тэнгис тэднийг тосоод хөхрөн үнээрдах алс руу хөлөг онгоцоо түрээ юу? Тэнгис минь хад чулуу хайргалуу хайр найргуу давлгаагаараа цохиоч. Тэнгис минь алдлах гарыг минь натгаад алсын алсад байх часулаан дарвуулт руу намайг аваад яваач. Хамт аваад яваач гэдэг үгтэй байна. Яа. Бас л тэ ингээд нэг тийм хайрын мөртлөө ямар гоё дүрслэл ихтэй юм бэ? Харин тийм байгаа. Тийм ингээд дууны үг дүрслэл ихтэй болохоор хүмүүс ингээд дотроо дүрслээд илүү их гоё дуулдаг юмсан шүү дээ. Бид нар нөгөө ингээд ингэдэг шүү дээ. Хангай ингээд нөгөө хөхрөн харагдах алтай минь өдөргээ дуудахлаар яг ингээд бодод дуулдаг. Тэгээ тэр энэ алсын алсад байх часулаан даруулт гэдэг нь эмэгтэй хүн гэд түрүү хэлсэн шүү дээ тийм. За домог дуучин муслим харамсалтай нь маш богино насалсан. Тэгэд амьдралынхаа сүүлийн жилүүдэд зүрхний өвчнөөр шаналж байсан Магомаев 2000-аад оноос хойш уран бүтээлээсээ бол уран бүтээлээ бүрэн зогсоод үе одоо бүр төрийн дээд арга хэмжээнд л одоо эхнэрийн хамт оролцдог байсан. За хувийн амьдралын хувьд 19 настайдаа буюу Азербайджанд одоо яг эд мандаж явахдаа Офелия Вильева гэдэг бүсгүйтэй гэрэлсэн ч хамтын амьдрал нь удаан үргэлжлээгүй. За энэ гэрлэлтээс төрсөн охин нь бол одоо Америкт амьдардаг. Харин хоёр дахь эхнэр нь дуурийн дуучин Тамара Сневскайтайгаа амьдралынхаа сүүлийн мөч хүртэл хамт амьдарч байгаад 2008 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 67 наснда Москва хотод зүрхний титэн судасны өвчнөөр эхнэрийнхээ гар дээр нас баржээ. Тэгээ зөвлөлтийн сенатораг нас барсанд Орос, Азербайджан, Украин, Белорусын төрийн зүтгүүлтнүүд дуучныг ойроос таньдаг, хамтран ажиллаж байсан олон алдартай одоо соёл урлагийн зүтгүүлтнүүд эмгэнэл илэрхийлж байсан. Тэгээ муслим 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Москва хотын Чайковский нэрэмжит концерт хийхэд танхимд салах ёс гүйцэтгсэн бөгөөд за тэр өдөр түүний шарлыг тусгай нислэгээр Азербайджаны нийслэл Бакуд хүргэн заавалмаар 2008 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Азербайджаны улсын филармонд нутаг нэгтнүүд нь салах ёс гүйцэтгсэн. Бүр ийм ингээд хоёр улс дамнсан оршуулгын үйл ажиллагаа болсон. Ингээд зөвлөлтийн орнуудын эмэгтэйчүүдийн өдрийн бодол шөнийн зүүд ойлж явсан муслим Магомаевыг Баку хотод исламын шашинтнуудын уламжлалын дагуу хүндэтгэлийн гудамжинд өвөг эцэг зөвлөлтийн нэрт хүчмийн зохиолч удирдаач Абдул Муслим Магомаевын дэргэд оршуулжээ. За Муслим Магомаевын тухай нэг гоё цуврал кино байдаг. Кино нь бол үнэхээр бас супер кино шүү. Харин би түрүү нэг танд хэлсэн л киног яриад ах шиг байна даа тийм байна. За ингээд дууга хэсэг сонсоод өргөжлүүлээд бүгдээрээ алдарт хаврын гаран толоо уучрал киноны дуг өргөжлүүлэн сонсноо. За янзын штэ тэр баслаа. За байж гараа.
грустные звезды сквозь синюю вечность. Не думай, время, сам поймешь, наверное, свист мгновения, 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 мгновения спрессованы в столетия. Где первое мгновение, где последний сон. Свои колокола, кому позор, кому бесславных мгновений соткан ночь. И ты порой почти полжизни ждешь. Придет оно большое, как глазное летнего, а в общем надо про мгновенья до последнего. За энэ хүн бол та бүхний маш сайн мэддэг Йосеф Ковзон гэдэг хүн байгаа. Манайхан бүгдээрээ Хаврын 17 учрал гэдэг зурлыг бол сайн мэднэ. Бидний үеийнхэн бол Хаврын 17 учралыг тэр гайхалтай мөчүүдийг харж одоо догтолж өслөө шүү дээ. Саяны миний яриад байсан нөгөө муслимын нөгөө нэг өрсөлдөгч гээд өрсөлдүүлээд байдаг нөхөр нь. Өөрхий за. За тэгвэл өнөөдөр Хаврын 17 учрал киноны гол дуунуудын нэг болох Мигновения гэдэг дууг дуулсан Зөвлөлт Оросын ардын жүжигчин төрийн думын депутат асан Йосеф Ковзон гэдэг хүний тухай та бүхэнд ярьж өгөхөөр бэлтгэлээ. За Ковзон амьдралынхаа сүүлийн жилүүдэд улс төрч болж нийгэм улс төрийн амьдралд идэвхтэй оролцож байсан ч гэсэн Ковзон гэдэг нэрийг Оросын урлагийн ертөнцийн домог гэвэл хэлсдэггүй. Оросын ардын жүжигчин хөдөлмөрийн баатар зөвлөлтөөс бүгд найрамд холбоот улс болон Оросын холбооны улсын төр засгийн газрын шагналтан Йосеф Ковзон эстрадын тайзнаа 60 жил дуулахтай иргэний комсомолын дайны тухай романс, дуурийн айри, ариозо зэрэг 3 гаруй дууг урын сандаад хоригдлуулсан ёстой л одоо нөгөө ясны дуучин гэдэг хүн бол энэ хүн байсан. За энэ дуунуудыг нь Оросын бүх иргэн дуулах дуртай байдаг, ихэнхийг нь цээжрээ мэддэг гэдэг юм байлээ. Журавли буюу тогрон цуваа. Вау. Дэн победи зэрэг дуугаараа Зөвлөлт Оросын төдийгүй Монголын сонсогч олонний сэтгэлд хоногсон Йосеф Ковзон ардын жүжигчин цолыг 50 насныхаа ойгоор дөнгөж 1987 онд авсан байдгийг. Харин бодит амьдрал дээр Ковзон Унаас Дворе гэдэг дууга амьлуулсан 60-аад оны эхнээс л ард түмний дуу хоолой болж зөвлөлт даяар танигдсан ясны уран бүтээлч байсан гэж намтар дээр нь бичсэн байт юм билээ. Ковзон амьдралынхаа туршид улс төр нийгмийн зүтгэлтэн байж Зөвлөлт холбоот улс Оросын халуун цэгүүд тоглолтоо хийж байсан. 1985 онд Чернобылийн ослын дараа тэрээр цацраг туяа дунд 4 цагийн концерт тоглож байсан ийм одоо юу гэдгийг дайчин хүн л дээ. 2002 онд Москвагийн Дубровскийн театрыг Чеченийг хит аврагсад барьцаалах үеэр Ковзон террористуудтай хэлэлцээр хийж тэндээс хүүхдүүдийг дагуулan гарч ирж чадсан ийм гавьяатай хүн. Пүү ямар мундаг юм тийм гавьяатай хүн. За энэ Дубровскийн театрын энэ барьцаалт тэтэр чинь бол бүр домог штэ. Тийм юм бол Ковзон явж л байсан баг. За энэ тухайн жаахан задлаад ярьж өгье л доо. Өнөөдрөөс 23 жилийн өмнө буюу 2002 оны 10 дугаар сарын 23-наас 26-ны хооронд Чечен босгочд Москвагийн Дубровка театрыг 912 үзэгчийн хамт барьцаалсан ийм аимшигтай хэрэг гарсан. За энэ үеэр барьцаалагчид Йосеф Ковзонтой уулзах хүсэлт тавьсан. Барьцаалагчдын хүсэлтийг Ковзон шууд хүлээн аваад өөрөөсөө гадна 3 хүний хамт орж Британийн нэг иргэн мөн Оросын иргэд болох ээж 3 хүүхдийг судлуулсан ийм гавьяатай хүн байдаг юм. Өнөөдөр сонсгосон Мигновения буюу энэ учрал гэд орчуулсан байлаа. За яг ингээд үгийг нь өгчлээд орчуулвал одоо хормууд гэх юм уу та ингээд үргэлжилсэн ийм нэг жижиг хугацаануудыг хэлж байгаа юм. Ер нь бол. Гэхдээ энэ учрал гэдэг нь бол яг энэ киноныхаа үйл явдал эднэртэй бол үнэхээр гоё таарна. Зөв. За хоёул хамтран айлгч ярьчих. За тэгээд хоёул өргөжлүүлээ зүгөө. За Улаанбаатар хотод 16 цаг 38 минут болсон байна. За нэвтрүүлгийн хамтран айлгчаар Your Home Your Zone гэсэн уриатаагаар Best Building, за Best Bazaar 2025 Чансаа өндөр 64 мөхийн базартай барилдаанаар хамтран ажиллаж байгаа.
За, Best Buzzer 2025 гэж одоо Best Building-ийнхний ивент гэж зохион байгуулж байгаа. Чансаа өндөр 64 бүхийн базартай барилдаа 3 дугаар сарын 29-нд гэдэг чи одоо ерөөс 4 өдрийн дараа Хагас сайнд болох юм шүү дээ. тийм Энэ хагас Монгол сайн. бүхийн өргөнд зохион байгуулагдах гэж байна. Та бүхэн эдний энэ барилдааныг очиж үзэх юм бол тэ ингээд яг одоо ид шижгэнтэл барилдаж байгаа. Ямар нэгэн одоо юу гэдгийг томоохон барилдаанд ирээл болцоод байдаг тийм хүмүүс биш. Заалны барилдаануудад ч яг ид үзэж байгаа энэ 64 бүхийн гал гарсан тулаануудыг үзэх болно. Тий. За тэгээд энэ барилдааны бас нэг онцлогийн надад зүгээр би нөгөө нэг дээр эдний яг ерөнхий зохион байгуулагчтай ярилцлага хийсэн. Эдний хаврын намрын гэж хийж байгаа юм байна. Одоо бол хаврынх нь болох гэж байна шүү дээ. Хаврынх нь бол улсын дээд чансааны 64 бүх барилдах гэж байгаа. Намрынх нь надад бол бүр их анхаарал татаад байгаа байхгүй. Намрынх нь яах юм гэхэлэр 21 аймгийн наадам болно шүү дээ. 21 аймгийн наадамд үзүр төрөнд үлдсэн бөхчүүд буюу энэ чинь 42 бүх үлдэндээ. Тэрэн дээр нэмээд яг тэр аймаг зэргийн залуу цолтой бөхчүүдээс дотроос нь нэмж хүмүүс нэмээд тэгээ 64 залуучуудаас гал гарсан тулаан болох юм байна. Нөө одоо юу гэдгийг аймагуудын авраг шалгаруулчаад улсын авраг болох гэж байгаа юм шиг л юм болох гэж байна шүү дээ. Тэгээд эднийх ингэх юм байлээ. Одоо энэ 29-нд Монгол бүхийн өргөөн зохион энэ одоо Чансаа өндөр 64 бүхийн базартай барилдаан зохион байгуулахаас гадна энэ цогцоорон шийдэх хүрээнд гэрийн хэрэглээний бүхий л тавилаг цахилгаан бараг салбаруудаараа дамжуулан борлуулад тэнгуүтэ 24 цаг дэлхийн хаанаас ч худалдаа авах боломжтой Best Shop Gmail гэдэг вебсайтыг тун утгагүй ашиглалтанд оруулах гэж байгаа гинэ бас. Оо за. Одоо ерөөсө сайтаар л тавилга авчих нь байна тийм үү? Ааха. За та энэ барилдааныг үзснээр бас азтан болох болцоотой байгаа. Үзэгчдийн дунд суглаа явуулаад нэг азтанд ухаалаг буудан, нэг азтанд камин зуух, нэг азтанд 1 сая төгрөг, нэг азтанд гангар шаазангийн ком. За бүр хамгийн дээд нэг азтанд бол Toyota сая автомашиныг түлхүүрийг нь гардуулж өгөө тэр хүн бүх үзснийхаа дараагаар гэрлүүгээ Toyota сая машин унаад харих болох нэ. За тэгээд Best Building гэж салгахгүйгээр бичээд Facebook руу орох боломжтой. Тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь 77 77 60 60 гэдэг утаснаас аваарай. 77 77 60 60. За тэгээд бүхий өргөний кассаар тасалбарыг худалдаалахаас гадна эдний одоо нөө мишээ салбар гэлээдэг штэ тий. За бүх тэр салбаруудаас нь өөртөө ойрхон газраас нь авах боломжтой. За мөн тик зэгмэнээр тасалбараа захиалж авах боломжтой байгаа шүү. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Your Home Your Zone гэсэн уриатаагаар Best Building Best Buzzer 2025 Чансаа өндөр 64 бүхийн базартай барилдаанаараа хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За үргэлжлүүлье. Зөвлөлтийн киноны гэмтгийн хөгжмийн зохиолчдын зөвлөлийн тэргүүн Михаил Треверди гэж хүн бол энэ киноны дууг бичих ажил ирсэн юм байна. Мань нөхөр эхлээд зохиолынх нь нэрийг нь уншаад шууд татгалцсан. Хаврын 17 учрал гэхээр нь тагнуултай кино гэж бодохгүйгээр битүү хайр дурлалтай ийм кино гэж бодсон юм байна л да. За. Тэгээд татгалцсан ч аз болж зохиолыг нь уншиж үзсэн байгаа. Гачиг нь хараад л шууд татгалцсан байсан. Тэгээд зохиолыг нь уншиж үзчихад хүүе би түрүү тоглосон шүү ч гэсэн. Тэгээд буцаа зөвшөөрсөн байдаг юм байлээ. За эхлээд киноны турш их шиглэх 10 гаруй дуу бичсэн ч явандаа ихэнхийг нь инструменталаар нь буюу зөвхөн хөгжмөөр нь оруулсан. Хоёрхан дуунд нь үг хийсэн, нэг нь өнөөдөр одоо та бүхэн сонсгосон энэ Мгновения гэдэг дуу. Тий. За нөгөөх нь болохоор Гидето Далеко буюу Алсын асад гэдэг энэ хоёр дуу юм байна. За эхлээд энэ хоёр дууг Вадим Виллерман гэдэг дуучнаар дуулахаар өржилдээ. Даанч зөвлөлт Украин, Америк гаралтай энэ дуучин тоглолтондоо еврей дуу дуулсан хэрэгээр харж ихсалтанд орсноор Азербайджаны алдарт дуучин Муслим Магомаеваар дуунуудыг нь дуулахаар болж бүр киноны дүрдч бодцсон байсан гэж байгаа. За. Гэтэл ягаад ч Магомаевын дуулсан хөлбөр киноны тэр далд гүн утгатай тагнуулчийн зовлон зүдгүүртэй амьдрал дотоод зөрчилтэй ингээд нэг наалтаж өгөхгүй байгаад байсан юм л дээ. Нэг тийм нэг жоохон болохгүй байгаад байсан. Тийм учраас Йосип Кобзонд энэ алдарт киноны дуг дуулах боломжийг нь олгосон. Аха, өөрөө дуулаа. Тийм. За чи ингээд дуулчих гээд.
За Магмагийн ууг нь алсын алсад гэдэг дууг нь дуусан ч гэсэн киноны төгсгөлд болохоор Кобзоны нэр гараад Магмагийн дуу нэр байдаггүй юм байна. Тэгээд хүмүүс Кобзон дуусан гэдгээрээ ингээ явцсан юм байна л да. За. Тийм. За ямар тач хаврын 17 учрал кино 1973 онд Зүлтийн дэлгэцэнд гарсны дараа дууг нь дуусан Кобзон урд хожид байгаагүйгээр алдаршиж ийм одоо өндөр оргилд хүрсэн. Ямар сандал Магмаевтай ингээд байнгын одоо жишж яах вэ тийм ээ. За одоо би та бүхэнд үгийг уншиж өгье. Манай зохиолч Айрыгийн орчуулснаар. Цаг нэрээгүй байхад яарах хэрэггүй. Цонхны хажуугаар шуугах сум шиг цаг нь ирэхээр бүгдийг ойлгож авна. Учрал минь. Учрал бүхэнд учир шалтгаан зориг бий. Үнэн мөн жингнийг хонх, өвхөл, ичхүүр, ялгуулсан баярыг яруу тодор өгөх учрал бүхэн бидэнд бий. Харахуу тэнгэрээс туслах борооны туслууд шиг хамаг амьдралаа энд хүлээж зөхөж өнгөрүүллээ. Хүлээсэн учрал хизээ ирэхийг хэн мэдлээ гэж. За ийм үгтэй дуу тагнуул хүн хол байгаа, хайр өөр газар байгаа, эх орноо санаж байгаа ийм утгыг агуулсан. За Орос иргэдийн сэтгэлд бол Кобзон улс төрч бизнесмен гэдгээрээ бус харин алтан микрофонтой ясны уран бүтээлч гэдгээрээ л үлдсэн байдаг. Түүний тухай давхиж яваа Бизоныг зогсоож болдоггүй шиг дуулж байгаа Кобзоныг зогсоох аргагүй гэдэг үг хүртэл байд юм байна. За. Үнэн дээр Кобзон шиг 75 насныхаа ойгоор бараг 24 цагийн концерт тоглосон дуучин бол дэлхийд ч бараг байхгүй байна. Пүү ямар лагийн тий. Зөвлөлт холбоот улсын ардын жүжигчин эстрадын домог хөдөлмөрийн баатар Йосеф Кобзон 2018 онд 81 наснда таал төгссөн. Тэрээр амьдралынхаа сүүлийн 10-аад жилд нь хор тавдар өвчнөдтэй тэмцэж байсан. Ингэсээр одоо Хорвогийн мөнхсийг үзүүлсэн юм байна. За агуу дуучны тухай хит хитэн сонирхолтой баримтууд байдгийн байна. За тэднээс нас та бүхэндээ хүргэе. 90 цагийн дуу хоолой гэж Кобзоныг нэрлэдэг нь санамсаргүй хэрэг биш ээ. Тэрээр 11 настайдаа Сталины өмнө дууснасаа эхлээд 19 наснаасаа Оросын хамгийн нэртэй дуучид тооцогдож байсан юм а. 150 гаруй шагналд хүртснээрээ Кобзон Гиннесийн номонд хүртэл бичигддэг гэж. За дуучин Кобзон Гиннесийн академийн оюутан байхдаа концертод өмсөх хувцсны мөнгө олохоор галт тэрэгний буудалд ажиллахад хурж байсныг мэдэх хүн цөөхөн гинэ. Тэр үед худалдаж авсан хувцас өмсөж зөвлөлтийн шинэ жилийн гол шоуны их тайзнаа гарч байжээ. Гэхдээ галт тэрэгний буудал дээр ачигч хийдэг хിവэрэл байсан гэдэг. Тийм. Яг таньшгил юм биш. Та харсанаа өдөр нь шөнө нь бүжгэлэнгүүтээ өдөр нь боогонд ачаа болгодог байсан юм тест. Тэгээ Кобзонтой зүрлж байна. За Кобзоны концертын амьдрал олон жил зогсолтгүй үргэлжилсэн. 2012 онд 75 насныхаа ойгоор дуучин Кремлийн ордонд хийсэн шоу нь оройн 7-оос өглөөний 7 цаг 40 минут хүртэл үргэлжилсэн байдаг. 12 цаг. 75 наснда шүү дээ. Гайхалтай яа. Төрцөн амтан гэж хэлсэн юм. Төрцөн байна. Йосеф Кобзон бол үнэхээр од иргэсийн дуучин гэлтэй олон улсын орон судлалын каталогт бүртгэгдсэн нэг гаригийг түүний нэрээр нэрлсэн байдаг. Кремийн одоо орныг судлах газрын судлаач түүний нэрэмжт болгосон баг одны ордыг нээсэн юм байна. Одоо Кобзон гэж баг орд байх нь шүү дээ. Тийм байна. Харин гэр бүлийн хүрээнд Йосеф Давидович зүгээр л нөхөр 7 ачтай өвөө юм. Ач нар нь түүний хамгийн гол сонсогчд гэж тэрээр хэлдэг байж л дээ. Гэхдээ хүүгийнхээ анхны эхнэрийн дагвар хүүхдүүдийг ч ач нарынхаа тоонд оруулж өөрийгөө 10 ачтай өвөө гэж их онгордог байсан гэдэг юм байна. Хөөрхөн. Тэгэхээр сайн хүн байсан байх тий бас. Орос улбаны улсын агаарын тээвэрлэгч Аэрофлот компани нэг онгоцоо алдартай дуучин Йосеф Кобзоны нэрээр нэрлсэн байдаг гэж шүү. За. Манайд ч нөгөө нэг Батхан гэдэргээд онгоц байдаг шиг. Кобзон сарда 40 удаагийн нислэг хийдэг байсан. Дунджаар карьерийнхаа хугацаанд 100 гаруй оронд очисон. Өдөрт 12 удаагийн концерт тоглосон гэд энэ ясны хөдөлмөрч уран бүтээлч хүний рекордууд бол бүр дуусахгүй юм билээ. Супер ээ, үнэхээр супер юм байна. Өдөрт 12 удаагийн концерт тоглоно гэж юу гэсэн юм байгаа юм. Хаана яаж ч магтаадгийн байгаа юм. Амар.
За алдар дуучны оршуулгын ёслол нь 2018 оны 9-р сарын 2-ны өдөр Чайковскийн концертын танхимд болсон. Москва хотод төрийн зүтгэлтний ёсоор ёслолыг нь хүлдэж Востряковскоягийн оршуулгын газарт ээжийнх нь хажууд нутаглуулсан юм байна. За манайхан өстой гой одоо яг нэг юм гой дурсам сэтрээсэн юм гой комментод үргэлжилсээрээ. За хэвтрүүлж баймал Колleg чингсэн байхгүй юу. Вячеслав Тихоновтой хүүхэд байхдаа дурлаж байж үлээ. За энэ бол киноны гол дүрийн жүжигчин. Тэгсэн чинь доор нь заяа шууд нөгөө нэг Батбаяр Батаа гэж сонсооч. Эштендатер Führer von Austerlitz яг киноных нь герман нэрнтэй. Хошууч Исаев нүднээ бууж байна. Вау ямар гоё. Тэнгүүд яг манайхаа одоо ингээд нөгөө юу яадаг штэ нэг юм герман цэргийн хүүхэд өөрийнхөө хүүхд хоёрыг ингээд нөгөө тараншааны нүхнээс ингээд бариад гараад ирдэг штэ нөгөө манай Орс эмэгтэй тагнуул тэгсэн чинь нөгөө нэг зүүн нэг юм шар устэй герман нөгөө хүүхдийн ингээд цонхны дэргэд аваачиж чаад үлгийг задалдаг штэ тий амар хэцүү тэр чин тэгэхэд гүрийчдэг штэ гүрийдэг байхгүй харин гүрийдэг гэтэл тэр чин их хүн штэ хүүхд тэнгүүд яг нөгөө тагнуулч хүн гэдгээ гаргаал гүрийж байгаа байхгүй тэнгүүд бас нэг гоё акшны бас битсэн лээ нөгөө нэг Штирлиц ингээд их нэртэйгээ дугарч чадахгүй юм ярьж чадахгүй гэхдээ ингээд хараал сууж байгаа байхгүй ресторан ёо тэр акшн бол бас л амар штэ тий тэнгүүд одоо яг энэ дуулсан дууны чинь ингээд нөгөө яг кино ингээд эхлээл ингээд нөгөө дуусаал тэгэл ингээд үйл явдлууд ингээд нөгөө зургнууд нь ингээд солигдоол ингээд гардаг штэ тий тэгэхэд яг ингээд ерөөсөө энэ дууг явуулаад бидний хүүхэд нас яг энэ тархилгоонд шууд хаврын 17 очрол гэдэг ингээд орцсон байхгүй тэр нэг Штирлицийн яг тэрэн шиг хэсэгтэй биелэгдэшгүй даалгавар дээр гардаг штэ. Эдэн хаалт чинь нөгөө нэг ихнэр нь нэг бие хамгаалагчтайгаа явж идэг. Хашир ингээ ходоос хараа сууж идэг штэ. Нөгөө ихнэрийгээ өгсөн гэж хэлж чад нөгөө оргуулсан байж идэг. Тийм гардаг. Би нөгөө нэг хаврын 17 очрлыг санахлаар юу санаанд ороод идэг вөхлөөр тэр чинь нөгөө нэг ингээд төркөд өвдөгтөө мама гэдэг орсоор хэлээд тэгэд энэ хүүхэн сая ингээ орсоор хэлсэн гэд бөө юм болдог шүү дээ. Тэгэд ямар ч эмэгтэй хүн ер нь бол өвдөлт ямар юм дээр өөрийнхөө төрлөх хэлээр л ээжигээ дууддаг юм байлээ л те ер нь бол амар. Яа гэхдээ гал кино штэ те ер нь бол. За тэгэд зөндөө олон гоё дурсамжуудаа гоё сэтгэлдээ хаваалцсан сонсогч нартаа үзэгч нартаа баярлалаа. Тэгэд энэ хүрээд 2025 оны 3 дугаар сарын 25-ны Мегмар гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс урлагийг мэдрээ их сураатгаар хөтөө хөгжмийн ертөнцөөрөө хамтдаа аялаад өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар Your Home Your Zone гэж сураатгаар Best Buzzer 2025 Чансан өндөр 64 бүхийн баазартай барилдаанаараа Best Building за мөн 21 нэр төрлийн үр тариа 8 төрлийн ногоо орсон эрүүл солонгос чигнэмэг Grand Beach Roll, Crispy Roll хамтран ажиллалаа. Баярлалаа. За баярлалаа. Өргөлөөл өрхөн сонсогчдаа цаг бүрийн эхэнд явдаг радио мэдээг үлээвч сонссны дараа хөгжилтэй хөнгөн байцгааг сураатаагаар яана нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3